Тэгээд ер нь бол Украины нутаг дэвсрийг Украиныг үлдэх нь хэн баталдаг байсан бэ гэх юм бол Орос холбоо баталдаг байсан маа. Гэхдээ одоо орон алдчихжээ. Тэгээд тэр батлан даал баталгаа байхгүй болцсон. За тэгээд одоо унсан хүүхд маань үргэлжлүүлээд ойлгох хаа. Зеленский юу хийгээд байгаа юм бэ? Дахиад нэг шинэ усан онгоцыг дэлб авсан харцгаа. Верлион. Хэний усан онгоц юм бэ? Море. Оросын усан онгоц биш. Хятад усан онгоц биш. Иран улсын хүлэг онгоцыг дэлб авсан. Иран. Дэлхийн хамгийн боронгтой. Оросуудтай адилхан пуужингийн системтэй. Баталгаатай хариу авдаг Америкчуудаа алдсан үзье гэсэн хүмүүсийн усан онгоцыг дэлб авсан. Украинчууд Зеленский. Яаж байгаа юм бэ өгшөө? Бүр том асуудал ормоор байгаа юм уу? Би ягсаа мэдэхгүй байна. Ukraine kills one. Нэг Ираны иргэн бас нас барсан. Commercial арилжааны одоо худалдааны хүлэг онгоцыг дэлб авсан. Каспийн далай дотор. За Теран юу хийж байгаа юм бэ гэх юм бол эрсдэлтэй шүү. Тэгээ бид нартай үзсгээд байгаа юм уу? Иран бол өөрийнхөө хамгаалнаа. Өгшөө анда бэндмен. За тэгээд Ираны арагчи юу ч хэлсэн бэ гэх юм бол бид нэр хариу авахаас өөр аргагүй шүү. Тэ? Арагчи юу ч хэлсэн бэ гэх юм бол Zelensky has attacked an Iranian commercial vessel killing a sailor. Манай нэг тэ? Иргэнийг алчлаа. Тэ? Нүбийн дүрмийн дагуу том зөрчил. Тэгээ Израилийн захиалгаараа ийм үйлдэл хийлээ. Тэгээ Европыг тэгээ энэ дайнлага бас чирээд оруулах гэдэг юм уу? Тэгээ бас ямар мэдээлэл явуулж байгаа юм бэ? Хөөе, Израильчуудаа айтаахан байгаарэ. Бас нэмээд Европчууд бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол хөөе Kaya Kalas. Тэ биднийг мэдхгүй юм бах та. Бид нэр Трампыг алгаж байгаа юм бол та хэдийг бас алгатнаа. Тэгээ хинтээ уцаар ярьсан бэ гэх юм бол Оросын гадаад хэргийн сайд Лавров, Европын холбооны гадаад хэргийн сайд Kaya Kalasтай уцаар ярьсан. Тэ cannot go unanswered. Бид нэр хариу барина гэж юм. За тэгээд Зеленскийнийг ярилцсан өгсөн. Унсан хүүхд яадаг вүлээ? Уйлдаг. Би англи хэлтэй болно. Би шийдцээ. Захирлаа. Амлаж гин. 7 хоногт 3 удаа арай их тарыг 3 сарын хугацаанд би сургалтын төв дээр очих хэрэгтэй байна. Гэхдээ би эргэж ирэхдээ англи хэлтэй тань дээр эргэж ирнэ. Би юу хариулт юм бэ гэвэл тийм үү. За тийгээ. За 4 сарын дараа, 6 сарын дараа явж байх. За яасан? Ичээд алга болж. Тэгээ харвас толгой нь хоосон, дансан ч хоосон. За чи бас шийдсэн үү? Тийм юм бол юу нийц хойлооны тухтай яар. You mentioned Iran, you mentioned the Middle East and how it takes attention. Are you worried about Iran potentially attacking you? Таал Ираныг олон дахин ярьсан. Яаж ярьсан бэ гэх юм бол биднээс анхаар булааж байгаа гэж ярьсан. Үнэн. Агаарын хамгаалтын пуужин зэвсэг санхүүжилт гэх мэтчнээ одоо Америкчууд хэд өгч байгаа юм бэ гэх юм бол Израиль өгч байгаа, өөрийнхөө зэвсэг үйлдвэрлэдэг компаниудад өгч байгаа. Украин ерөөхдөө өнчирдсэн. Яагаад гэх юм бол дэлхийн эдийн засгийн хувьд бол Strait of Hormuz тэр Арабын орн Иран хамаагүй том асуудал. Тэгээд ер нь бол Зеленский тайзнаар амьдэрдэг хүн, контент үйлдвэрлэдэг хүн, хүний анхааралд байх дуртай хүн, тайзан дээрээ барыг шалтан бүжиглж исэн алиалагч мэд хүн анхаарлын дутагдaltaй байж чадахгүй. Тийм учраас саний хүлэг онгоцыг бас дэлбэлсэн байж магадгүй. За Зеленский бас хариугийн сонсцгоо. Threatened because of what happened with one of their vessels. Тэдний нэг хүлэг онгоц сая дэлбэрсэн шүү дээ. Тэгээд хариу барихаас та ерөөхдөө жоохон айж байна. Or is that not? Эсвэл санаад авах юм байхгүй мó? Нүрийн. And what do you think if Iran, from the first year of the war, gave new technology to Russia? Тэгээд дан ихний өдөр Иран Оросуудад юу гэсэн бэ гэх юм бол технологи зэвсэг нийлүүлсэн шүү дээ. It was Shahid drones. Тэ Shahid. Одоо Оросууд Гран дрон олгосон шүү дээ. They gave thousands of these олон drones. мянган нийлүүлсэн эхний Then жилдээс. they gave licenses. Тэгээд үйлдвэрлэлийн лиценз, оюуны өмчийг хуваалцсан. What did they do? Үйлдвэрлэх эрх. Did they attack us? Тэд нэр
Иранчууд бидний лөө дайрсан юм уу? I think yeah. Тийм ээ. Тэгээд ингэ Зеленский амнасаа гарч байгаа юмыг нэг сайн ойлгохгүй байх шиг байна. Ягаад вэ гэх юм бол Украинд хин зэвсэг өгсөн юм бэ? Герман өгсөн, Их Британи өгсөн, Франц өгсөн, Польш өгсөн, Финланд өгсөн, Америк өгсөн. Тэгээд Зеленскийн логикаар тийм ээ. Осло бас хин дайрсан юм бэ гэх юм бол Герман дайрсан юм байна, Их Британи дайрсан юм байна, Франц дайрсан, бүгдээрээ дайрсан. НАТО тэрчтэй Осло дайрсан юм байна. Үнэн л дээ. So they already did. Тийм учраас энэ иранчууд аль хэдийн бидний лөө дайраад эхэлсэн шүү дээ. The war was already underway, effectively. They were attacking. Тэгээд дай эхэлсэн. Тэгээд иранчууд таадлуу дайрсан гэсэн үг тийм. We have to be cautious. We have to do everything not to open new front. Бид нэр болгоомжтой байх ёстой. Шинэ байлдааны фронт нээж болохгүй. Бид нээх гэж үзэж байгаа юм уу би гэсэн мэдэхгүй. Эсвэл анхаарлаа буцаад Украин руу татах гэж байгаа юм уу? Яг гэх юм бол одоо Украин агаарын хамгаалалт байхгүй болсон шүү дээ. Тийм ээ. Тэгээ иранчууд юутэй юм бэ гэх юм бол дронтэй, пуужинтэй байхгүй юу? In any way, but we have to be honest. Iranians and North Koreans За иранчууд бас хойд солонгосчууд бид нар л айл хэдийн дайраад эхэлсэн. already attacked us. Yes, I hope that they will not increase these attacks, but we have to be ready for everything. Гэхдээ би үсэж байна гэх юм бол энэ хойд солонгосчууд, иранчууд бид нар лөө нэмж дайрахгүй байгаасай. Гэхдээ бид нар тий үргэлж бэлэн байх хэрэгтэй. Тийм учраас Ираны хөлөг онгоцыг бид нар бөмбөгцсөн. Just to be ready. Зүгээр бэлэн And to байх. know that we can't trust these people because at the very beginning, without any messages, any kind of escalation from our side, Бид нар яагаачгүй байгаа хэрнээ тэдний Оросуудад зэвсэг нийлүүлсэн. Яа, НАТО бас тэр чигтэй. Яа, за тэгээ иранчууд юу хэлж байна гэх юм бол яа, Иран руу дайрна гэдэг чинь өртөгтэй шүү. Энэ бол үнэн. Америкч бид нар руу дайрсан, Израиль бид нар руу дайрсан. Бидний хариу барьсан эдгээр одоо маш сайн мэдж байгаа. Украин бас яг адилхан удахгүй ухамсарнаа. Юу ухамсарах юм бэ гэх юм бол бид нар руу дайрна гэдэг чинь бид нэр хариу барьна гэсэн үг. Ираны Путиний чадвар агуу шүү. Яг гэх юм бол Сауди Арабыг бөмбөгдсөн. За ёо. Израилийг бөмбөгдсөн. Тийм ээ. Тэгээд ер нь бол ингээд тойроод үзэх юм бол Украин, Израиль нэг ялгаа байхгүй. Путиний технологийн хувьд. За тэгээ Украин Зеленский сүүлийн үед юу хийж байгаа юм бэ гэх юм бол хувийн хвшлийн янз бүрийн логистикийн төв агуулгыг бодоолгож байгаа. Одоо Оросын хамгийн том одоо Amazonтай адилхан компани түгээлтийн логистикийн төвийг дийл авсан. За. Тэгээд яагаад тэгж байгаа юм бэ? Яг гэх юм бол энэ хувийн хвшил ард иргэд хувийн хвшлийн өмч тийм ээ. Тэр тийш яагаад дайрж байгаа юм бэ? Яг юм. Окей. Нефт газ боловсруул үйлдвэр агуулах окей. Тэ Оросын төсөв төвийн одоо орлогын томоохон их усүр мөн болохоор окей. Оросууд бас Украины дэд буцгийх мэт бодоо олгосон. Гэхдээ Киевийн хариу юу юм бэ гэвэл яагаад хувийн хвшилтийн логистикийн төв бөмбөгдсөн юм бэ гэвэл тэ Kiev's drone chief says strikes aim to shatter illusion of comfortable peacetime life enjoyed by citizens of the aggressor nation. За Орос ард түмэн дэндүү тайван жаргалтай дайнасаа дэндүү хол амьдарч байгаа учраас бид нэр тэдний амьдралыг жоохон зовоохын тулд тэ онлайн худалдаа түгээлт гэх мэт чинь тийм агуулгыг бид нэр бөмбөгцсөн. Хүмүүсийн амьдралыг зовоохын тулд бөмбөгднө гэдэг чинь миний хувьд бол юу юм бэ гэх юм бол терроризм мөн үү? Мөн үү? Мэдгүй та өөрөөр нь. За тэгээ юу болсон бэ гэх юм бол энэний араас заяа Оросууд одоо логистикийн төв бодоо олгож байгаа. Украины төрийн өмч компани, Украин шуудан компани тий агуулгыг одоо бөмбөгдөж байгаа. Тий. Украины зүүн талын област тий колонкууд бүгдээрээ байхгүй болсон. Цахилгаанд амжуулах сүлжээ байхгүй болж байгаа. Зам төмөр зам гүүр бас байхгүй болж байгаа цахилгаан станц аль нэг бөмбөгдсөн. Тэгээ ингээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Украинчууд нэг боронхтон нэгэн бөмбөгтөн тэгээ 10 дахин хариу ирж байгаа хгүй Ирантай ерөөхдөө адилхан. За тэгээ дөнгөж саяхан Путин бас нэг хэвлийн баг хурал дээр Украины талаар сонирхолтой юм хэлсэн.
подарок Иосифа Виссарионовича Сталина после войны в Украине. За Украины баруун тал, Европ талтай байгаа област. Ер нь юу юм бэ гэх юм бол Сталин Украинд бэлгэлсэн област. Район шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа Сталин украинчуудад бэлгэлсэн нутаг, газар. Что разве Сталин Украине подарил эти земли? Он подарил как в рамках единого государства. Гэхдээ ингээд тий Совет холбоо нэгтцэн нэг ашиг сонирхолтой учраас тэр нутгийг өгсөн юм аа. Видимо, ему в голову не приходилось, что может сложиться такая Тэгээ өнөөдрийн болж байгаа юм тийм юм болно гэж тэр нэр төсөөлөөгүй байх шиг байна. Яг гэх юм бол одоо нэгтцсэн холбоо байхгүй болсон шүү дээ. ситуация, как сегодня. Кстати говоря, уверен, рано или поздно Украина утратит эти Зүгээр ингээд хэлэхэд барууны аймагуд, областууд, район тий Украиных байха болно. Областууд, районууд алднаа. западные земли. И то, что Польша принадлежала, Венгрия Тэгээд зарим хэсгүүд Польшуудынх байсан, зарим хэсгүүд Унгарын эрх мэдлийн доор байсан, зарим Роман улсынх байсан. Тэд нар л буцнаа эзэмний цаг. принадлежала, Румыния принадлежала. Рано или поздно, не завтра, может. Эзэмний цаг. Заавч маргааш байх ёсгүй. Гэхдээ нөгөөдөр ч бас бодлоо. Гэхдээ 10 завтра, год, 2, 10, 15. Но все магадгүй 2, 10, 15 жилийн дараа тий бүх юм түүх хүмүүс хүн амын тэр дагуу буцаад хэвэндээ орно. исторически встанет на свои места. Был только один гарант территориальной целостности Украины. Тэгээд ер нь бол Украины нутаг дэвсрэг Украиныг байх үлдэх нь хэн баталдаг байсан бэ гэх юм бол Орос холбоо баталдаг байсан маа. Гэхдээ одоо орон алдчихж байна. Тэгээд тэр баталгаа байхгүй болцсон. За би одоо унсан хүүхд маань үргэлжлүүлээд ойлгох хаа. Би хоёр хүүхдээ хоёулыг нь англи хэлтэй болгосон. Яаж англи хэлтэй болгосон бэ гэх юм бол энүүгээрээ дамжуулаад манга. Яг гэх юм бол энэ шидтэй. Энэ дотор нэг амар сонирхолтой зохиол түүх явж байгаа. Дараагийн хуудас нэр юу болох вэ? Дараагийн бүлэг дээр юу болох вэ? Аваа энэ юу гэсэн үг юм бэ? Аваа эднэр яагаад хоорно нэгэд байгаа юм бэ? Энэ үг яг юу гэсэн үг юм бэ? Тайлбарлаад өгөөж тэг нэг явсаар хагаад энийг ингээд дуусгачихдаг. За тэг хүүхдүүд яадаг юм бэ гэх юм бол энийг дуусгасан аваа дараагийнхыг авъя. Тэгээд дараагийнхыг авъя. Энэ бүгднийг дуусгасны дараа бүх байгаа үгийг уншицсан, ойлгоцсон байгаа гэсэн үг. За тэгээ би өөрийнхөө ажилтан дээр бас энийг туршиж үзсэн болдгийм байлээ. За энэс болж би Lex Plato платформыг үүсгэн байгуулсан. Манга унш англи хэлтэй бол. Гэхдээ би нэг томоохон засвар хийсэн. Юу юм бэ гэх юм бол энэ манганууд бүгдээ англи хэл дээр эхэлж байгаа хгүй юу? Манай Lex дээр тавьсан байгаа манга тэр чигтээ монголоор эхэлдэг. 5 уншаад 5 англи үг гараад ирнэ. Шалгалт орно. Чи сонсон, чи уншина. Тэгээд 10 орчим мангага уншаад дуусгасныхаа дараа чи яаштай 2500 англи үгийн сантай болчихно. Энийний дараа YouTube, Netflix, ном бүгднийг өөрөө хийчихнэ. Тэгээд сургалтын төв ямар ч хэрэггүй.